За өнөөдрийн бичлэг дээр чиний дотоод хүүхэд их нутгаа олох ёстой гэд герман сэтгэл зүйч эмэгтэй бичсэн дотоод хүүхдээ эдгэх номын гол санааг товчлон ярих болно. За эхлээд гарчигныхын талаар ярилцъя. Чиний дотоод хүүхэд гэж байгаа. Дотоод хүүхэд гэдгээр чи одоо сэтгэл зүйн дутуу хөгжсөн байдлыг дотоод хүүхэд гэж ярьдэн штэ тий. Одоо бидний махан бие бол хэрэгтэй шин тижээлээ хүүхэд наснаас ахуулаад хангалттай авсан учраас ингээд том болоод хөгжчихсэн байгаа. Яг үүнтэй адилхан бидний сэтгэл зүйч гэсэн өөрийнхөө одоо шин тижээл хоол болох хайр, халамж, одоо өөрийгөө онцгой гэж мэдрэх ч юм уу аюулгүй байх гэсэн энэ сэтгэл зүйн хэрэгцээ хоолнор маань байдаг. Тэгээд хүүхэд насндаа энэ сэтгэл зүйн хэрэгцээгээ хангалттай авч чадаагүй хүмүүсийн сэтгэл зүйн хүүхэд насндаа гацчихсан байдаг. Дутуу хөгжчихсэн байдаг гэсэн. Тэгэхээр гаднаасаа харахад бол ингээд бие махбод нь том болоод насанд хүрчихсэн ч гэсэн дотоод хүүхэд буюу сэтгэл зүйн нь бол хүүхдээрээ байгаа. Энэ байдлыг дотоод хүүхэд гэж нэрлэж байгаа. За тэгээд их нутгаа олох ёстой гэдэг нь болохоор их нутаг гэр орон гэдэг чинь одоо та яг өөрөө байгаагаараа байх боломжтой, таныг хүлээн зөвшөөрдөг, таныг халамжилдаг тийм нэг гоё аюулгүй орчныг их нутаг гэр орон гэж нэрлэдэг шүү дээ, тий. Тэгэхээр чиний дотоод хүүхэд чинь их нутгаа олох ёстой гэхээр таны дотоод хүүхэд чинь тийм амьдрах боломжтой гоё таатай орчныг та өөрийнхөө дотроо бий болгоно гэсэн. Бидний сэтгэл зүй гэмтэлтэй байгаад өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч чадахгүй, өөрийгөө хайрлаж чадахгүй бол энэ дотор маань нөгөө дотоод хүүхэд маань гэртээ байхгүй байна гэсэн үг шүү дээ, тий. Яг л айлд байгаа юм шиг үргэлжил одоо хин намайг юугээ хэлчих бол гэсэн айцтай байна гэсэн үг тийм. Тэгэхээр та өөрөө дотоод хүүхдээ эдгээгээд сэтгэл зүгээ эмчлээд эхлэх юм бол энэ дотор ч гоё 50 амгалан гэр орон үсээд та өөрийнхөө дотор яг гэр орондоо байгаа юм шиг тийм 50 амгалан байх боломжтой гэсэн. За тэгээд чиний гэж байгаа. Ер нь бол ном дээр чинь дандаа таны, та гэж ярьдаг шүү дээ тийм. Гэхдээ энэ ном дээр бол чиний дотоод хүүхэд гэсэн. Тэгээд номын бүх хуудсан дээр ч гэсэн дандаа таныг чи гэж ярьж байгаа. Яагаад гэхээр номын зохиолч маань өөрөө бичсэн байлээ. Тантай яг насанд хүрсэн тантай яриаггүй таны дотоод хүүхдэд хандаж энэ номоо бичиж байгаа. Тийм учраас чи гэж ярьж байгаамаа гэсэн байсан. Тэгэхээр та энэ номыг уншихтаа ч гэсэн энэ бичлэгийг үзэхдээ ч гэсэн өөрийнхөө насанд хүрсэн энэ ухамсараараа биш дотоод хүүхдээрээ сонсороо тийм бол илүү үр дүнтэй байна гэж бичсэн байлээ. За ингээд номынхоо үндсэн гол агуулга руу оръё. Энэ номыг ер нь бол уншаад товчлолыг дахиж товчлоод гэсэн чинь ерөнхийдөө бол үндсэн 3 яг гол санаа, гол ойлголт үлдсэн байгаа. Энэ 3-ын талаар өнөөдрийн бичлэгтээ ярих болно. Тэгэхээр ерөнхийдөө бол номынхоо охих нь ярьж байна гэсэн өнөөдрийн бичлэг дээр. За тэгэхээр нэгдүгээрт бол энэ номон дээр одоо 0-6 насны талаар гардаг байгаа. Бидний тарих ингээд дөнгөж ихээс төрсний дараа бол хангалттай хөгжөөгүй насан туршид маань ингээд баг багаар өөрчлөгдөж явдсан шүү дээ. Тэгээд энэ өөрчлөлтүүдийн хамгийн гол өөрчлөлт чухал хөгжлийн үе бол 0-6 наснд хамгийн хурд ингэж хөгждөг. Энэ үед бол тархины үндсэн бүтэц болон суур холбоосууд 0-6 наснд бий болт юм байна. За энэ 0-6 наснд тэгээд хүмүүс болохоор яг өөрийгөө үзэх үзэл нь тогтдог, бас бусад хүнийг үзэх үзэл нь бий болж идэг. За энэ ном дээр бол энэ одоо өөрийгөө үзэх үзэл, бусдыг үзэх үзлийг бол итгэл үнэмшлийн үгс гэж хэлээ. Тэгэхээр дөнгөж төрсэн хүүхэд бол энэ дэлхий чинь ямар юм, би өөрөө ямар сайн хүн юм уу, муу хүн юм уу гэдэг талаар ямар ч огт тийм итгэл үнэмшил байхгүй төрж байгаа шүү дээ. Тэгээд анхныхаа тэр 0-6 наснда үзэж тулсан зүйлээрээ итгэл үнэмшлийн үгс буюу өөрхөн тэр ертөнцийг үзэх үзлийг бий болгодгоо гэсэн үг тий. Анх уулзсан хүнээрээ дамжуулаад одоо аав ээжээрээ дамжуулаад ээжээрээ дамжуулаад одоо чинь эмэгтэй үе юм байд юм байна. Ааваараа дамжуулаад эрэгтэй үе юм байд юм байна. Өвөө эмээгээрээ дамжуулаад настай үе юм байд юм байна. Гэх мэтчлэнгээр ерөнхийдөө бол анх үзэж үзсэн хүмүүсээрээ дамжуулаад бусад хүмүүс чинь ийм байд юм байна гэсэн үндсэн ойлголт итгэл үнэмшлүүд энэ 0-6 наснд бий болдог. Тэгээд энэ 0-6 наснд тархины энэ үндсэн бүтцэн ингээд бий болчихж байгаа учраас цаашдаа бол яг л энэ 0-6 наснд олж авсан мэдлэг мэдгэдэгтүүн дээрээ тулгуурлаад цаашдаа амьдрна гэсэн үг. Сонголтуудаа ч гэсэн яг энэ мэдлэг дээрээ тулгуурлаж хүмүүс хийдэм байна. За ингээд нэгдүгээрт бол 0-6 наснд бидний маш чухал өөрийгөө үзэх үзэл болон бусдыг үзэх үзэл тогтож бий болдог. Тэгээд хамгийн чухал зүйл нь тэр итгэл үнэмшил дээрээ тулгуурлаад амьдрах стратеги боловсруулж идэг. За амьдрах стратегийг бол энэ ном дээр хамгаалах аргуудыг өөрөө бий болгодог гэж хэлсэн байлээ. Тэгэхээр одоо жишээ нь хүүхэд наснда одоо юу гэдэг юм аюу сэтгэл зүйн шарх аваад гэр бүлийнх нь өөрийг нь хүчирхийлээд гар хүрдэг ч юм уу тийм байдалтай байх юм бол 0-6 наснда энэ дэлхий чинь аюу амьдрахад аюултай юм байна. Хүмүүс надад намайг гэмтээж гин хор хохирол учруулж гин хүмүүс чинь аюу одоо аюултай юм байна гэсэн итгэл үнэмшилтэй болчихно гэсэн. Тэгэнгүүт 0-6 наснда энэ итгэл үнэмшил дээрээ тулгуурлаад амьдрах арга буюу одоо өөрийнхөө хамгаалах аргыг бий болгохдоо болохоор хүмүүс аюултай юм чинь хүмүүст итгэж болохгүй. Хүмүүсээс хол байх хэрэгтэй ч юм уу, хүмүүстэй хамаагүй ойр дотн байж болохгүй ч гэдэг юм уу. Ингээд амьдрах арга
хамгаалах аргуудыг бий болгочт юм байна. Тэгээд энэ хамгаалах арга нь цаашдаа 6 наснаас хойш бол энийгээ бүр хэрэгжүүлээд явж идэг. Тэгээд намын зохиолч бол насанд хүрсэн хүмүүсийг харахад одоо бид нэр зарим хүмүүсийг хитрхи дуугаа ч юм уу, зарим нь хитрхи нийтэж гэх мэтчлэн ингээд зан авируудын өөр дүгнэдэн штэ. Намын зохиолч бол хүүхэд наснда тэр олж авсан итгэл үнэмшилтээрээ тулгуурлаад бид нэр өөрийнхөө зан авирыг буюу амьдрах тэр аргаа тодорхойлчихсан байгааг л бид нэр одоо ийм зан арын шиндаа гэж нэрлээд байгаа болохоос биш төрөлхийн тийм зан авиртай хүн гэхээсээ илүүгээр тийм өөрийнхөө зохиосон итгэл үнэмшил олж авсан итгэл үнэмшилтээрээ ийм орчинд чинь ингэж амьдрал зүгээр юм биш үү гэсэн сонгосон тэр арга барил зан авир нь болоод тогтчихсон гэсэн байлээ. Тэгээд энэ 0-6 насны маань энэ одоо тэр дотоод хүүхэд маань бий болж байгаа энэ үе бол бидний даалт ухамсарт хадгалагдсан байдаг. Ил ухамсараараа бол бид нэр сандаггүй байна тэрийг. За одоо бүр энгийн жишээ авч үзье л та. Одоо 0-6 наснда нохоод хөөгдсөн байлаа гэж одоо нохоод хазуулсан ч юм уу тий ямар тач нэг зөвөр жишээ шүү тий. Нохооноос болоод нэг юм таагүй дурсамжтай болцсон байлаа гэж тий. Тэгвэл даалт ухамсар маань болохоор тэрийг одоо дотоод хүүхэд маань хадгалж авч үлтэй нохоо бол маш аюултай гэд хадгалцдаг. Гэхдээ даалт ухамсарт хадгалагдсан учраас биднэрт маш их нөлөө үзүүлж байгаа ч гэсэн тэрийгээ бид нэр ил ухамсараараа сандаггүй. Тэр насанд хүрснийхаа дараа нохоо харахаараа бүр маш их айн гэсэн үг. Гэхдээ яагаад айж байгаагаа өөрөө ойлгохгүй. Зүгээр л айгаад байгаа. Яг үүнтэй адилхан одоо заримдаа жишээ аваад үзэхэд жишээ нь халзан хүн харахаараа л айдаг байлаа гэж бодъё л да тий. Яагаад халзан хүнээс айгаад байгаа учраа болохгүй. Халзан хүн харахаараа л жоохон айц төрөөд идэг. Тэгвэл нөгөө хүүхэд наснд нь даалт ухамсарт нь халзан хүн өөрийг нэг загинцсан ч юм уу өөрийг нь айлгцсан байх юм бол халзан хүн аюултай гэд бид нэг даалт ухамсартаа хадгалчихсан. Тэгээд тэр нь насанд хүрсэн байхад нь илрээд байна гэсэн үг. Тэгээ намын гарчиган дээр ч гэсэн бараг л бүх асуудлыг шийдэх түлхүүр гэж байгаа. Тэгэхээр бид нэр энэ дотоод хүүхэд буюу энэ 0-6 наснда бид нэр ямар итгэл үнэмшлийг өөртөө бий болгочихсон. Тэгээд энэ итгэл үнэмшлээсээ болоод ямар хамгаалах аргыг сонгосон. Хамгаалах аргууд ч гэсэн хүн болгоных өөр арга байгаа штэ тий. Зарим хүмүүс сэтгэл зүйн шарх авангуудаа зүхтдаг байж болно, зарим нь тэмцдэг байж болно тий. Зарим нь бүр ингээд сэтгэл зүйгээ гаргахгүй гэх мэтчлэн ингээ хамгаалах аргууд бол өөр байгаа штэ тий. Тэгэхээр бараг л бүх асуудлыг шийдэх түлхүүр гэхээр бид нар дотоод хүүхэд маань 0-6 наснда ч юм уу тэр үедээ ямар сэтгэл зүйн шарх аваад ямар буруу итгэл үнэмшлүүдийг бий болгочихсон юм бэ? Буруу итгэл үнэмшил гэж байгаа. Яагаад гэвэл одоо чинь халзан хүнийг харахаар айгаад ингээд чинь нэг л халзан хүнээс болж болно айсан штэ тий. Тэгтэл хороогийн бүх халзан хүн адилхан биш. Тийм байтал бидний нөгөө даалт ухамсар маань халзан хүн аюултай ч гэдэг юм. Ингээд кодлоод авцсан. Тэгээд насан туршдаа тэгвэл халзан хүнтэй харилцаж чадахгүй байх юм бол бид нар нийгэмд гой чөлөөтэй харилцаж чадахгүй шүү дээ тий. Тэгээ ямар ч гэмгүй үнээс болоод айдас мэдрээд ах юм бол өөрөө л энэ дотор маань их нутаг биш бүр там болж хувирна гэсэн. Тийм болохоор одоо биднэрт ямар итгэл үнэмшил байгаад тэр итгэл үнэмшилтээрээ тулгуурлаад ямар хамгаалах аргуудыг тэмцдэг юм уу, зүгтдэг юм уу, ямар хамгаалах аргуудыг би өөрөө хэрэгжүүлээд ирсэн бэ гэдгийг олоод мэдчих юм бол өдөр тутмын чинь таны бараг бүхий л асуудлыг шийдэх болно гэсэн байлээ. За хамгаалах аргуудын тал дээр гэх юм бол хүний сэтгэл зүйн үндсэн 4 том хэрэгцээ байд юм байна. Энэ 4 хэрэгцээгээ одоо хангалттай авч чадааг бол нөгөө сэтгэл зүйн асуудлууд маань үүсээд байна гэсэн үг л дээ. Тэгээд ер нь бол одоо энэ хамгаалах аргууд бол хүүхэд насндаа дутуу авсан тэр хэрэгцээгээ олж авахын төлөө хит улаарж идэг. Аль эсвэл одоо хүүхэд насндаа авсан шархаа өөрөө тэр шархыг дахиж мэдрэхгүй төлөө бүр хит их зугтж идэг. Ийм хоёр арга замаар илэрдэг юм байна. За тэгэхээр энэ сэтгэл зүйн үндсэн 4 хэрэгцээний 1-р хэрэгцээ нь бол хүмүүстэй холбоо харилцаатай байх хэрэгцээ биднэрт төрөлхийн байд юм байна. Тэгэхээр хүүхэд байхдаа аав ээжтэйгээ одоо ингээд гоё хүрлцээд, илүүлээд ч юм уу те байнга ярилцдаг ч юм уу ийм холбоо харилцаатай байх хэрэгцээ байдаг. За энэ хэрэгцээ нь хангалттай хангагдаж чадаагүй бол насанд хүрснийхаа дараа бид нэр хүнтэй хит их харилцаан дээрээ зууралдж идэг. Нөгөө харилцаагаа дуусгахгүй бүх төрлийн харилцаан дээр зөвхөн хосын харилцаа биш бүх төрлийн харилцаан дээр тийм найз нөхдийн харилцаан дээр ч гэсэн харилцаатай байж байвал болоо гэд өөрөө хохирж исэн ч гэсэн өөрийнхөө одоо сэтгэл зүйгээ хангалттай илэрхийлж чадахгүй өөрөөрт нь ер нь хортой харилцаа байсан ч гэсэн харилцаанаасаа зуурж идэг. Яагаад гэвэл нөгөө хүүхэд байхад нь харилцаа холбоотой байх хэрэгцээ нь хангагдаагүй учраас насанд хүрснийхаа дараа хит их харилцаан дээр ингэж зууралдаж хамааралтай байх гэж үздэг. За эсвэргээрээ бас байж болно. Харилцаатай байхын хамааралтай байх хэрэгцээ нь хангалттай хангагдаагүй болвол эсвэргээрээ бүр хүмүүстэй харилцдаггүй байж болно. Яагаад гэхээр одоо хангалттай харилцаатай байгаагүй учраас дахиад тэр
дахиад одоо ямар нэгэн харилцаа үүсэх юм бол өөрийг нь хаяад явчих ч юм уу тийм зүйл тохиолдож магадгүй учраас бүр надад байхгүй зүйлийг би алдаж чадахгүй гэдэг үг байдаг шүү дээ. Тийм учраас дахиад хаягдах ч юм уу тэр харилцааг нь хэн нэгэн орхиод явахаас айж байгаа учраас бүр харилцааг үүсгэхгүй гэж болно. Энэ нь бас өөрийгөө нэг талаараа хамгаалж байна гэсэн үг. Хамгаалах аргууд гэж байгаа. За тэгэхээр энэ нэгтгэх нь бол ингээ харилцаа холбоотой байх хэрэгцээ байгаа. За хоёр дахь нь болохоор бие даах хэрэгцээ. Өөрөө шийдвэр гаргах хэрэгцээ. За энэ бие даах хэрэгцээнд хангалттай хангагдаагүй бол нэг бол өөрөө эрх мэдлийн ардаас хит улаардаг. Хангалттай бие даах хэрэгцээнд хангагдаагүй учраас хин нэгэн өөрт нь үг хэлэх юм бол шууд л одоо бие даах хэрэгцээг ингээд авч явах гээд байгаа юм шиг тий. Ерөөсөө л ингээд айгүй инзэг байна гэсэн үг. Жохон юм ихээр чи намайг дээрлэхэд байгаа мó. Миний эрхэнд талдаад ийнач гэдэг юм уу. Тэр эрх мэдэл бие даах гэдэг дээр хит инзэг байна гэсэн үг. Яагаад гэвэл тэр нь нөгөө хангалттай тэр хэрэгцээг аваагүй учраас за мөн эрх мэдэлд хит улаарсан ч гэсэн бүх хүн эрх мэдлийг олж авч чадахгүй шүү дээ тий. Тэгээд эрх мэдлийг олж авч чадахгүй бол бүр эсэргээрээ эргэдэг. Эсэргээрээ эргэдэг нь болохоор өөрийг нь дарангуулдаг харилцаанд ордог. Эрх мэдлийн хойноос яваад ч эрх мэдлийг олж чадахгүй болохоор би тэгвэл угаасаа л одоо бүр ингээд эрх мэдэлтэй байх заяагүй ч юм уу. Угаасаа л бусд хүмүүс бол дарангуулагчд, угаасаа л бусд хүмүүс миний эрх мэдлийг ингэж миний эрхийг хордог гэд өөрөө бүр эсэргээрээ бас өөрийг нь дарангуулдаг харилцаа руу орох магадлалтай гэсэн. За гурав дахь хэрэгцээ нь бол дуртай зүйлээ хийх мөн дургүй зүйлээ хийхгүй байх хэрэгцээ. За энэ дуртай зүйлээ хийх хэрэгцээнд хангагдаагүй хүмүүс насанд хүрсэн хойно одоо хит их үрэлхэн байдаг ч юм уу те. Одоо хүүхэд наснд нь тэр нь хангагдаж чадаагүй учраас би хүснээ аавна, би хүснээ хийн ч юм уу те. Одоо иймэрхүү хүмүүс бол буруу зуршилтай байх магадлал бас өндөртэй байдаг гэж бичсэн байлээ. Ягаад гэвэл би хүснээ хийж гин гэд өөрийгөө хорлох ч юм уу тийм буруу зүйлсүүдийг хийх магадлалтай гэсэн үг. За ийм хүмүүс бас жоохон төвчээр муутай байдаг гэсэн байлээ. Одоо дургүй зүйлээ ч гэсэн тэсвэртэйгээр хийх одоо тийм одоо хортой хоолыг идэхгүй байх ч гэсэн төвчээр штэ тий. Тэр тал дээр бас аягүй сул байдаг гэж бичсэн байлээ. За дөрөвдөх нь бол өөрийн үнэлэмжээ өсгөх мөн бусад хүмүүсээр хүндлүүлэх хэрэгцээ байдаг. За энэ талын энэ хэрэгцээ нь бол хангагдаж чадаагүй хүмүүс бол одоо нарциссист гэдэг чинь тий. Өөрийгөө хитч дахин шүтдэг ч юм уу өөртөө дурлцсан тийм хүмүүс болох магадлалтай. Ягаад гэвэл жоохон бахта өөрийг нь үнэлээгүй бусад хүмүүс хангалттай хүлээн зөвшөөрч өгч чадаагүй учраас том болоод бүр төгсийн өвчтөй болол бусад хүмүүс хүлээн зөвшөөрөхийн тулд өөрийгөө хит гойдог ч юм уу те төгсийн өвчтөй болох магадлалтай. Айл эсвэл бүр өөрийгөө бүр эсрэгээр нь хайчих ч гэсэн магадлалтай гэсэн байлээ. Тэгэхээр номын зохиолч бол ерөөсөө бидний ингээд амьдралд одоо гай тариад гэх юм уу да тий амьдралд маань асуудал үүсгээд байгаа зүйл бол энэ хамгаалах аргууд тий одоо саяных дээр чинь хамгаалах арган дээр бол нэг бол харилцаа өсөхгүй, нэг бол харилцаатайгаа хит зууралдах гэх мэтчлэгээр эн чинь өөрөө л дахин шархалахгүй тулд хүн өөрийгөө хамгаалаад байгаа аргууд ч тий. Тэгэхээр бидний амьдралд бол асуудал үүсгдэг зүйлсүүд бол энэ буруу итгэл үнэмшлэлээр тогтсон буруу хамгаалах аргууд шүү гэж номын зохиолч хэлсэн байлээ. Тийм учраас та ямар буруу итгэл үнэмшилтэй байгаад ямар хамгаалах арга хэрэглээд ийна гэдгээ таниж мэдэх ёстой гэсэн мэлээ. Тэгэхээр энэ ном дээр ярьсан 3 гол агуулгын эхний агуулга бол энэ байла. Хоёр дахь үндсэн чухал ойлголт нь болохоор таны дотор 3 янзын та байдаг юм байна. Нэгт бол насанд хүрсэн та. Яг одоо энэ бичлэгийг ингээ зүгээр тайван үзээд сууж байгаа юмыг ингээ зүгээр логикоор бодож байгаа. Энэ бол насанд хүрсэн та. За мөн сүүдэр хүүхэд гэж байгаа. Энэ сүүдэр хүүхэд гэдэг нь бол ер нь бол дотоод хүүхэд нөгөө гэмтсэн хүүхдийг чинь хэлж байгаа. Энэ сүүдэр хүүхдийн хамгийн чухал онцлог бол энэ сүүдэр хүүхэд юмыг яг байгаагаар нь хардаггүй. Дандаа шүүлтэ үртэйгээр дандаа буруу тайлж идэг. Юмыг те одоо жишээ нөгөө нэг түрүүний ярьсан нөгөө итгэл үнэмшлүүд буруу итгэл үнэмшил тогтцсон гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр энэ буруу итгэл үнэмшлэрээ юмыг шүүлтүүртэйгээр буруу харж байдаг хүүхдийг болохоор сүүдэр хүүхд гэж байгаа. Заримдаа жишээ нь ингээ те бид нэр өөр дээр анзаардгүй ч гэсэн бусад хүмүүс дээр анзаардаг шүү дээ. Бусад хүмүүс дээр заримдаа жишээ нь ингээ бид нэр жохон л ингээ зүгээр л өөрийнхөөрөө байсан байтал чөлөөтэй байсан байтал нөгөө хүн маань чи намайг дээрлэхэд байгаа мó чи намайг одоо ингээ ад үзээд байгаа ч юм уу ч гэдэг юм ингээ таны ярьсны чинь бүр эсэргээрийн шал буруугаар ойлгоцсон тохиолдлууд гардаг те. Тэгэхээр тэр бол нөгөө тухайн хүний чинь доторх сүүдэр хүүхэд нь ажиллаж байна гэсэн. Яг үүнтэй адилхан бидний дотор байгаа сүүдэр хүүхэд бол альва нэг зүйлийг ингээд шүүлтүртэйгээр буруу харж яадаг. Одоо чинь халдсан хүнийг харснаа аюултай гэж боддог ч юм уу те. Уул нь халдсан хүн болгон аюултай биш байтал хүүхэд насндаа халдсан хүнээс шарх авцсан учраас том болоод халдсан хүнийг харахаар л энэ хүн аюултай. Яагаад гэхдээ нөгөө далд ухамсарт маань хадгалагдсан байгаа учраас ил ухамсараараа нөгөө насанд хүрсэн бие маань ойлгохгүй. Яагаад ч юм бэ аюултай юм шиг санагдаад байдаг. Яагаад гэдгийг өөрөө тайлбарлаж чаддаггүй. Тэгэхээр сүүдэр хүүхдийн онцлог бол юмыг дандаа шүүлтүүртэйгээр буруу харж идэг. Буруугаар тайлж идэг.
Дандаа л ингээл ерөөсөө би төвтэй тий надад дургу байгаа мó, намайг ад үзээд байгаа мó, намайг доош нь хийгээд байгаа мó ч гэдэг юм ингээл дандаа эсрэг талаар нь харж идэг. Энэ сүүдэр хүүхэд гэж таны дотор байгаа. За мөн гэрэлт хүүхэд гэж байгаа. За гэрэлт хүүхэд гэдэг бол таны дотор байгаа гэмтээгүй хэсэг гэсэн үг. Сүүдэр хүүхэд бол гэмтсэн учраас ямиг ингээ худлаа хараад байгаа шүү дээ. Тэ дандаа л надад хор учруулах чинь гэж буруу хараад байгаа. А гэрэлт хүүхэд гэдэг нь бол яг байглаараа таны гэмтээгүй нөгөө гоё яг онгон язгуураараа байгаа тэр хэсгийг бол гэрэлт хүүхэд гэж хэлж байгаа. Одоо заримдаа бид нэр хүн намайг юу гэж хэлэх бол гэдгээс санаа зовлохгүйгээр яг гоё өөрөөрөө чанга инээдэг ч юм уу юм боддоггүй бусд хүнд ингээл гоё гинэн итгэмтэй байдлаар итгэж хайрладаг тийм зүйлсүүд бас байгаа шүү дээ. Тэгэхээр тэр зүйлсүүдийг болохоор гэрэлт хүүхэд гэж байгаа. Тэгэхээр таны дотор 3 янзын та байна гэсэн үг. Насанд хүрчсэн та. Энэ насанд хүрсэн та гэдэг бол яг зүгээр ямар ч одоо асуудалгүй тайван байгаа таныг хэлж байгаа насанд хүрсэн та. Тэгээд сүүдэр хүүхэд бол ямиг дандаа буруугаар харж яадаг. Хит эмзэг, хит худлаа харж яадаг. Ийм гэрэлт сүүдэр хүүхэд бол дандаа л өөрийгөө хамгаалах зорилготой. Тэгэл өөрийгөө хамгаалахын тулд надад аюултай юм байгаа юм шүү дээ. Энэ нэг надад хандаж хэлээд энүүг л дандаа шүүлтүртэйгээр харна. А гэрэлт хүүхэд гэдэг бол байглаараа гоё байдаг. Тэр хүүхдийг гэрэлт хүүхэд гэж байгаа. Тэгээ номын зохиолч маань маш тодорхой хэлсэн байлээ. Хамгийн чухал зүйл бол энэ гурвыг тусдаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Таны дотор ингээ 3 янзын ийм 3 та байна. Энэ гурвыг тус нь 3 өөр хүн шиг та ингэж тусгаарлаж ойлгож сурах хэрэгтэй. Энэ гурав бол ээлжлээд таныг удирдах байгаа штэ тий. Заримдаа ингээд гоё тайван байхад бол таны насанд хүрсэн би чинь таныг удирдах байгаа. А тэгтэл заримдаа сэтгэл хөдлөлтөө ууралцсан, гунигилсан үед бол сүүдэр хүүхэд чинь удирдах юм. Заримдаа гоё баяртай байхад гэрэлт хүүхэд чинь таныг удирдах байгаа штэ. Тэгэхээр энэ гурвыг гуруулангийн тусдаа гэдгийг нь ойлгох хэрэгтэй гэсэн байлээ. Тэгэхээр одоо энэ дээр бол одоо сэтгэл зүйгөө удирдах чаддаггүй ч юм уу, сэтгэл зүй их шарахтай, олон жил одоо насанд хүрсэн биегээрээ биш сүүдэр хүүхдэрээ удирдуул, олон жилийн турш сүүдэр хүүхдэрээ удирдуулчихсан хүмүүс бол насанд хүрчихсэн бие болон энэ сүүдэр хүүхд хоёр нь бараг нэг юм шиг болчихсон байдаг. Яг аль нь таныг удирдах байгаа вэ гэдгээ өөрөө ялгаж чадхаа болчихсон байдаг. Харин сэтгэл зүйгээ эдгээгээд эхлэх юм бол одоо тий сэтгэл зүгээ эдгэлээ гэд нөгөө нэг сүүдэр хүүхдийг огт байхгүй болгоно гэсэн үг шүү дээ. Сүүдэр хүүхд чинь таны дотор байсаар л байх болно. Тэгэхдээ сэтгэл зүйн эдгээд, эмчлэгдээд, дээшлээд эхлэх юм бол гэрэлт хүүхэд, сүүдэр хүүхэд насанд хүрсэн биегээ тус нь ялгаж чаддаг болно гэсэн. Тэгэхээр одоо жишээ нь гинт одоо юу гэдэг нэг таагүй зүйл боллоо гэхэд таны гэрэл сүүдэр хүүхэд чинь одоо ингээд таныг ингээд ухамсарыг чинь аваад таныг одоо жолоодод эхлэн штэ сүүдэр хүүхэд чинь тий. Тэгэхэд сүүдэр хүүхэд чинь таныг жолоодод эхлэнгүүт та миний сүүдэр хүүхэд ингээд над дээр ороод ирчихжээ. Сүүдэр хүүхэд маань ингээд юмыг хит эмзгээр хүлээж аваад байгаа юм байна. Одоо чинь манай дарга намайг загналаа гэхэд манай дарга намайг үзэн ядаад ч юм уу надад дургу биш зүгээр би юмаа буруу хийцэн байна. Дарга маань намайг загнана гэдэг чинь би алтаа гаргасан гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энийг насанд хүрсэн би бол ойлгоно. Тэгтэл сүүдэр хүүхэд маань худлаа намайг дээрлэхэд байгаа юм шүү. Надад дургу юм шүү гэд тэрийг ингээд буруугаар ойлгоно гэж байгаа байхгүй. Тэгэхээр одоо бид нэр цаашдаа сурах хэрэгтэй юм нь болохоор таныг сүүдэр хүүхэд чинь удирдсан тохиолдолд шууд анзаарч таньдаг болох хэрэгтэй. Намайг одоо сүүдэр хүүхэд удирдаад байна. Энэ бол зүгээр ингээд ийм энгийн дарга маань би алтаа гаргасан учраас дарга намайг загнасан ийм энгийн зүйл байтал сүүдэр хүүхдийг буруугаар тайлаад байна гэдгийг анзаарч харж сурах хэрэгтэй юм билээ. Тэгэхээр хамгийн чухал зүйл нь таны дотор гэрэлт хүүхэд, сүүдэр хүүхэд, насанд хүрсэн бие байгаа. Энэ гурав бол гуруула шал тусдаа. Шал өөр 3 тусдаа зүйл шүү гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгээд таныг сүүдэр хүүхэд удирдахад таны дотор юу болдог вэ гэдгийг анзаарч сурах хэрэгтэй юм билээ. Тэгээд энэ ном дээр бас маш олон дасгал байлаа л дээ. Одоо хүүхэд наснда хинт гомцсон, яагаад гомцсон гэдэг одоо дотоод хүүхдтэйгээ маш сайн ярилцах хэрэгтэй юм билээ. Тэгэж ярилцсны давуу тал нь юу вэ гэхээр сүүдэр хүүхдийн чинь таныг удирдах байхад танд юу тохиолддог гэдгийг мэдэх хэрэгтэй гэсэн үг. Жишээ нь одоо ингээд таны дээд албан тушаалтан чинь загнахад таны дотор ямар мэдрэмж төрдөг вэ те шууд таныг ад үзээд байгаа юм шиг үзий ядаад байгаа юм шиг бодогддог. Тэгэж бодогдоход гар салхандаг ч юм уу зүрх хурдан цохилдог, хөлөрдөгч гэдэг юм шинж тэмдгүүд байгаа штэ. Тэгэхээр энэ ном дээр гарч байгаа тэр дасгал ажлуудыг ажиллангаа тэр шинж тэмдгүүдийг бүгдийг таньдаг болох хэрэгтэй юм билээ. Тэгээд яг одоо игзэгтэй үед нь те энэ нэг бол ном дээр бол бас тэр үгийг аягүй хэвцсэн мэлээ. Өөрийгөө яг үйлдэл дээр нь барих хэрэгтэй гэж. Тэгэхээр яг өөрийгөө үйлдэл дээр нь барина гэдэг чинь яг нөгөө сүүдэр хүүхэд чинь таны жолоодлогон дээр суугаад таныг удирдах эхлэхэд яг тэрийг насанд хүрсэн биегээрээ барьж аваад өөртөө тайлбарлана гэсэн үг. Насанд хүрсэн биегээрээ сүүдэр хүүхэдтэй тайлбарлана. Зүгээр дарга намайг алтаа гаргасан болохоор загинсан.
чамд дургуйч биш, чамааг үзэн яддаг ч биш, алдаа гаргасан болохоор загинсан. Алдаа гаргаагүй бол загинахгүй байсан гэд ингээд насанд хүрсэн биегээрээ сүүдэр хүүхдтэй танилцуулах хэрэгтэй гэсэн байлаа. Тэгэхээр энэ ном дээр гарсан хоёр дахь маш чухал ойлголт бол насанд хүрсэн бие, гэрэлт хүүхэд, сүүдэр хүүхэд гэж гурван янзын гурван одоо оршихуй таны дотор байгаа. Энэ гурвчин гуруула тусдаа. Тэгээд сүүдэр хүүхдээрээ удирдуулаад авах юм бол бид нэр гоё тайван амьдрах боломжгүй шүү дээ, тий. Сүүдэр хүүхд чинь шарх авцсан. Тэгээд тэр шархаа дахиад авахгүйгээд айгаад байгаа шүү дээ. Тэгээд өөрийгөө хамгаалж байгаа арга нь тэр хүүхэд наснд нь тохиолдсондоо төстэй зүйл болохонгууд шууд ингээд айгаад буруу ямыг тайлаад байгаа шүү дээ. Тэгээд тэр буруу ямыг тайлдаг, ямыг ингээд шүүлтүүртэйгээр буруу хардаг тэр хүүхдээрээ удирдуулаад авах юм бол бид нэр гоё тайван амьдрах боломжгүй гэсэн үг. Тийм учраас тэр сүүдэр хүүхд маань таныг удирдах байхад яг юу тохиолддог вэ гэдгийг маш сайн анзаарч өөрийгөө үйлдэл дээр нь барьж авч үйлдэлээр нь барьж авсныхаа дараа яг өөр хүнд тайлбарлаж байгаа юм шиг өөртөө тайлбарлаж сурах хэрэгтэй гэсэн байлээ. За энэ ном дээр гарч байгаа 3 дахь чухал ойлголт бол одоо сүүдэр хүүхдийг таних дасгал, за мөн гэрэлт хүүхдийг гоё гаргаж ирэх. Тэгэхээр гэрэлт хүүхд номын ихэнд угаасаа сүүдэр хүүхдийн талаар айгүйх ярьдаг л да. Гэрэлт хүүхэд гэдэг бол нөгөө саяны та гоё байглаараа байгаа зүйл гэсэн шүү дээ, тий. Тэгэхээр бид нар бол хитрхи нөгөө сүүдэр хүүхдтэй дарлуулаад бас насанд хүрсэн бие маань хитрхийг ингээд толгоогоо ажилуулсаар байгаад гэрэлт хүүхдтэй нөгөө өөрөөсөө дотроос нь гаргахаа болцсон байт юм. Одоо гоё ингээд гоё хөвгчлөлтэй инээмээр байсан ч гэсэн амар ингээд инээч юм бол намайг юугээ ботчих ч бол юм уу, тий. Ингээд хэлчихвэл намайг загинчих ч болоо гэдэг юм уу. Ингээд маш олон ямиг боцоор агаад яг өөрөө байж чадхаа болчихсон байт юм байна. Тэгэхээр энэ ном дээр гарч байгаа гоё гоё дасгал ажлуудыг ажиллаад ах юм бол сүүлдээ нөгөө гэрэлт хүүхдээ өөрийг нь гаргаж ирж сурах юм байлээ. Яг гоё бусад хүмүүнийг бодолгүйгээр, санаа зовлгүйгээр, өнгөрсөндөө харамсалгүйгээр яг одоо энэ байгаа цаг мөчтөө гоё төвлөрөөд яг өөрийнхөө байгаагаараа тий хүсэхгүй бол хүсэхгүй байна гэдгээ хэлээд хүсчээ бол гоё хүсэж байгаа гэдгээ нуухгүй инээж хөөрөөд байх тэр яг өөрөөрөө байх тэрийг ингээд өөртөө гоё бүрдүүлэх юм билээ. Тэгээд та өөрөө хичээгээд өөрөөрөө байх тусам таны гэрэлт хүүхэд чинь гоё том болоод гарч ирнэ гэсэн үг. А сүүдэр хүүхдээ бол эдгэх хэрэгтэй. Тэгэхээр 3 дахь чухал зүйл бол энэ одоо сүүдэр хүүхдийг эдгэх талаар, за мөн гэрэлт хүүхдийг гоё байглаар нь гаргаж ирэх талаар. За гэрэлт хүүхдийг байглаар нь гаргаж ирэх дасгалууд гэдэг юм бол одоо эцэг их хоёр тань хүүхэд байхад чинь таны гоё юу гэж магтдаг байсан. Бас таны гоё давуу талууд юу юм? Тэднийг гоё ингээд бүр сэргээх юм байлээ. Тэгэхээр хүүхэд насанд чинь тохиолдож исэн одоо гоё аав ээжтэйгээ ч юм уу, эмээ өвөөтэйгээ ч юм уу байсан тийм гоё халуун дурсамжууд байгаа шүү дээ. Тэр дурсамжаа гоё ингээд дахин сэргээж бодоод гоё мэдрээд тэгээд аав ээж чинь таныг гоё хилжсэн магтаалын үгүүд байвал тэр үгүүдээр бүр их гоё урамшуулад за тиймэрхүү юмс хэрвээ санаанд орж ирэхгүй бол өөрөө зохиогоод өөрийнхөө давуу талуудыг өөрөө зохиогоод өөртөө ингээд гоё төсөөллөөрөө туслагч бий болгоо тий гоё сахиусан тэнгэр ч юм уу бурхан ч юм уу ингээд та өөрөө төсөөллөөрөө бий болгоод өөрийгөө ингээд таны гоё хайрлаад магтж байгаагаар тэгж төсөөлөд дотор хүүхдээ ингээд гаргаж бүр гоё гэрэлтүүлэх юм байлээ. Тэгээд энэ гэрэлт хүүхдээ хөгжүүлнэ гэдэг нь тийм дасгалууд байгаа. За мөн одоо сүүдэр хүүхдийг эмчлэх дасгалууд бол бас зөндөө байгаа. За сүүдэр хүүхдийг эмчлэхдээ бол хамгийн түрүүнд мэдээж сүүдэр хүүхд маань ямар ихтгэл үнэмшилтэй вэ гэдгийг мэдэх хэрэгтэй шүү дээ, тий. Тэгэхээр сүүдэр хүүхдийн тэр ихтгэл үнэмшлийн үгсийг мэдхийн тулд эхлээд юу яах юм бэ лээ? Аав ээж хоёрын зан арын шингийн талаар бичнэ. За заавал аав ээж хоёр гэхгүй таныг ер нь бол 0-6 наснд чинь тантай хамгийн их хамт цагийг өнгөрүүлсэн хамт байсан хүний талаар гэсэн үг. Тэр хүн танд хамгийн их нөлөөлсөн байгаа шүү дээ, тий. Тийм болохоор одоо эмээ өвөөч байж болно шүү дээ. Аав ах эх чинь байж болно, тий. Ямар тааш таныг гэж хүүхэд наснд ч өсгсөн хүний зан арын шингийн талаар бичнэ гэсэн. Тэгээ номын эхний нүүрэн дээр ч гэсэн ингээд яг жишээ зураг байгаа байхгүй юу? Ийм хүүхдийн зураг байгаа. За энэ дээр бол ингээд аав ээж хоёр чинь ямар зан арын шинтэй байсан бэ гэдэг талаар бичнэ. Энэ бол хүүхэд өөрхөн тэр одоо сөрөг буруу ихтгэл үнэмшлийг олгож байгаа учраас аав ээж хоёрын дандаа сөрөг одоо зан арын шингийн бичнэ гэсэн. А гэрэлт хүүхдийг олохтой болохоор аав ээж хоёрын сайн талыг бичиж байгаа. Аав ээж хоёр чинь ямар гоё ааштай байсан, танд ямар өгөөд хэлдэг байсан бэ гэдэг бол гэрэлт хүүхдийн дасгал байгаа. А сүүдэр хүүхдтэр бол аав ээж хоёрын сул талыг бичнэ. Тэ муухайштай байсан уу, тэ уцаарладаг байсан гэх мэтчлэн ингээд аав ээж хоёрын сул талуудыг бичнэ. Тэгээд тэрнийхэн дараа тийм болохоор та өөрийнхөө талаар юу гэж боддог болсон юм. Жишээ нь аав ээж хоёр дандаа завгүй байдаг, надтай ярилцдаггүй байсан болохоор би өөрийгөө тэр хоёр надад хайргүй, би болоод тэр хоёрт нэг хэрэгтэй биш. Би бол ийм хайр татам хүүхэд биш ч гэсэн тийм бодлоод үүссэн байгаа шүү дээ. Тэгэхээр таны тэр ихтгэл үнэмшил чинь аав ээж хоёр чинь зан арын шингаас болж үүссэн байгаа байхгүй юу? Тийм болохоор аав ээж хоёрын зан арын шинг бичээд тэгээд тэр зан арын шингийг харж агаад ийм болохоор би юу гэж боддог болсон бэ? Өөрийнхөө талаар, бусд хүний талаар юу гэж боддог болсон бэ? Тэгээд юу гэж боддог болсон бэ гэдэг чинь таны ихтгэл үнэмшил гэсэн. Тэгээд энэ ихтгэл үнэмшлийг бичснийхаа дараа
Ийм болохоор би ямар хамгаалах аргуудыг өөртөө хэрэгжүүлсэн бэ? Жишээ нь одоо аав ээжтэй жоохон бахта хаягдсан бол холбоо харилцаа гэсэн тэр хэрэгцээнд хангалттай хангагдаж чадаагүй гэсэн үг шүү дээ, тийм болохоор би одоо том болцсон байхдаа хүмүүс намайг хайчих уу гэдгээс айгаад хит их харилцаан дээр зууралддаг уу, эсвэл би бүр харилцааг үүсгэхээс өөрийгөө хамгаалаад харилцаа үүсгэх юм бол намайг угаасаа хаяад явчих юм чинь гэд харилцаа үүсгдэггүй юу гэх мэтчлэнгээр ингээд итгэл үнэмшлийнхаа үгсүүдийг харж агаад тийм болохоор би ямар аргыг хэрэгэлдэг болсон бэ? Тэгэхээр том болсон таны зан арын шингууд чинь гарч ирнэ гэсэн үг. Ингээд сүүдэр хүүхдийнхаа талаар ингээд аягүй сайн мэддэг болох юм байлээ. Тэгээд тэрнийхаа дараа болохоор одоо гоё захиа бичиж болно. Сүүдэр хүүхдтэй өөрхөн сүүдэр хүүхдтэй зориулаад тэр үед чи одоо ингээд гомцсон гэл одоо тийм нэг олон дасгалууд байдаг шүү дээ. Сүүдэр хүүхдэд дуудаж гаргаж ирж агаад өөрөөс нь асуугаад чамд хэцүү байсан уу, гомцсон уу гэд асуугаад тэр хүүхдийг ер нь аль тайтгаруулна гэсэн үг. Тэгээд сэтгэл зүйн дасгалууд бол угаасаа төсөөллийн хүчээр л явагддаг шүү дээ. Хүүхэд насандаа очно гэдэг чинь төсөөллөөрөө л очиж байгаа. Тэгээд хүүхэд насныхаа өөрхөн дотоод хүүхдийг очиод тэрврээд хайртай шүү гэж хэлээд мэлээд гэдэг чинь дандаа төсөөллийн журмаар явагдаж байгаа шүү дээ. Тийм болохоор төсөөллийн журмаар ерөнхийдөө л та энэ дотор байгаа асуудлуудаа өөрөө төсөөллөөрөө шийдвэрлэн гэсэн үг. Тийм болохоор яг энэ ном дээр гарч байгаа дасгалуудыг ажиллаж болно. За бүр чат GPT-гээс одоо ямар дотоод хүүхдээ идэх ямар арга байна вэ гэж асуусан ч болно. Гол нь тэр дасгалуудыг чин сэтгэлээсээ яг төсөөлөөд одоо хүүхэд насандаа захиа бичнэг бол үнэхээр тэр хүүхэд насанд очсон байна гэж төсөөлөөд итгээд бичих нь айгүй чухал учраас 3 дээр нь бол сүүдэр хүүхдийнхээ учрыг олох, за мөн гэрэл хүүхдээ гаргаж ирэх олон дасгалуудыг бас энэ ном дээр бичиж өгсөн байлээ. За тэгээд өнөөдрийн бичлэг дээр ярьсан энэ чиний дотоод хүүхэд их нутгаа олох ёстой гэдэг номын маань гол санаа нь бол энэ дотоод хүүхдээ олоод эмчилчих юм бол та өөрийнхөө талаар ингээд зөв ихтгэл үнэмшилтэй болно гэсэн үг тий. Одоо би хүнд хэрэггүй ч юм уу, намайг хүмүүс үзэн яддаг ч юм уу, хэмжлэн ингээд худлаа өөрийгөө голсон, өөрийгөө бос хүмүүстэй харьцуулсан, өөрийгөө байгаар нь хүлээж авч чадахгүй тийм ихтгэл үнэмшилтэй байгаа штэ. Тэгэхээр эднэрийгээ бид нар гоё энэ дээр гарсан дасгалын дагуу өөр дасгал ажлуудыг ажиллаад чамаагүй ингээд энийг гоё асуудлуудыг шийдээд эхлэхээр та өөрийгөө дотроо хүлээн зөвшөөрнө гэсэн. Та өөрийнхөө гэрч дотор буюу өөрийнхөө махан бие дотроо гоё тайван аз жаргалтай амьдрах орчин нөхцөл бүртнэ гэсэн үг шүү дээ тий. Та өөрийгөө дотроос нь шүүмжлээд ахгүй, хараагаад ахгүй, өөрийгөө зөхиэд ахгүй, өөрийгөө яг байгаагаар нь хүлээн зөвшөөрөөд хүүхэд наснд бол хэн нэгэн хүмүүс биднийг шүүмжилж, биднийг муулж, биднэрт муухай харьцдаг байсан бол сүүлдээ тэднийг нь яг үнэн гэж итгэнгүүтээ үнэн гэд итгээд эхлэхээрээ тэр үгийг буцаагаад өөртөө хэлдэг. Жишээ нь хэн нэгэн хүн намайг муухай одоо юу гэдэг арьстай ч юм уу муухай өстэй гэж хэлсэн байвал тэрэнд нь би итгэчих юм бол сүүлдээ өөрийнхөө дотроос өөртөө муухай өстэй. Хинч намайг тэгж хэлэхээ болцсон ч гэсэн өөрөө дотроосоо муухай өстэй, муухай шүттэй ч гэдэг юм уу те. Тэр үгийг өөртөө хэлээд эхлэхээр энэ дотроо тайван байж, цээжин дотроо тайван байж чадхаа болно гэсэн үг шүү дээ. Тийм болохоор нөгөө энэ дээр гарч байгаа дасгалуудыг та ажиллах тусам олон удаа ажиллах тусам өөрийнхөө доторхыг цэгцлэх тусам та энэ дотор чинь та өөрийнхөө цээжин дотроо та өөрөө оршин тогтнох боломжтой болоод таны дотоод хүүхэд их нутгаа олж ийнэ гэсэн. Тэгэхээр хүн болгонд биднэрт гоё тайван амгалан амьдрах яг байгаар нь хүлээн зөвшөөрдөг тэр гэр орон их нутаг хэрэгтэй шүү дээ тийм учраас бас та энэ дээр гарсан дасгалуудыг ч байна уу өөр ном дээр гарч байгаа өөр дасгалуудыг ч байна уу ерөнхийдөө бол дотоод хүүхдийг идэх дасгалууд ерөнхийдөө төсөөл байдаг шүү дээ бичдэг, захиа бичдэг, шатаадаг одоо өөрхөн хүүхэд насныхаа зургийг гаргаж ирээд ярилцдаг ч гэдэг юм уу нийтлэг угаасаа хүн болгоны мэддэг дасгалууд байдаг. Гол нь тэрийг ажиллах нь чухал шүү дээ тийм болохоор тэднийг ажиллах тусам итгээд яг ажиллах тусам таны дотор ингээд таны дотоод хүүхэд чинь амьдрах орон зай үсээд та өөрийнхөө дотор ингээд амьдрах өөртөө уучраалаад өөрийгөө ингээд амьдрах орон зайг нь бүрдүүлж өгч гин гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр ерөнхийдөө бол итгээд гоё тэр дасгалуудыг ажиллавал хэрэгтэй хаа гэж бодож байна. Тэгээд номын зохиолч гэсэн ном дээр хэлсэн байсан. Над дээр ирж байгаа хүмүүс яг ингээд итгээд дасгалын маань ажиллах юм бол маш хурдан идэгдэг. Харин итгэхгүй тэр дасгалуудыг ажиллах байх юм бол идэгэл нь айгүй удаан явагддаг. Тэгээд та яг энэ номыг өөрөө яг надтай уулзаад ингээд ажиллаж байгаа юм шиг өөрийнхөө идэгрэлтэнд өөрөө хариуцлага хүлээгээд энэ дасгалуудыг та ажиллаж чадах юм бол идэгрэх боломжтой шүү гэсэн байлээ. Угаасаа хэрвээ идэгрэх хүүхэд наснда бид нэр авсан шарах нь том болоод идэгрэх боломжгүй байсан бол ийм ном гарах ч юм уу ийм номыг унших шаардлагагүй шүү дээ тий. Бид нэр цаг хугацааг өнгөрөөгөөд ухраагаад хүүхэд насны дээр очиод өөрийгөө хамгаалж чадахгүйгаас хойш хэрвээ насанд хүрсэн хойно тэрийг идэх боломжгүй байсан бол ийм ном гарахгүй байсан. Тэгэхээр аз болоход идэх боломжтой учраас ийм ном дасгал ажлууд байна гэсэн үг шүү дээ тий. Тийм болохоор
номын зохиолч яг итгээд энэ номыг гоё тэгж ашиглаж чадах юм бол таны дотор эдгэрэл явах боломжтой шүү гэсэн байлээ. За тэгээд өнөөдрийн бичлэг дээр чиний дотоод хүүхэд их нутгаа олох ёстой гэсэн гоё сонирхолтой номыг гол санааг товчлон ярьлаа. Тэгээд дараагийн бичлэг дээр болохоор магадгүй чи хэн нэгэнтэй ярилцах хэрэгтэй байх гэсэн энэ бас сэтгэл гутралтай сэтгэл зүйч эмэгтэй өөрөө тэр сэтгэл зүй одоо сэтгэл гутралаасаа сэтгэл зүйн асуудлуудаа шийдвэрлэж байгаа талаар гардаг маш бас гоё сонирхолтой бодит ном байгаа. Тэгэд энэ ном дээр энэ чиний дотоод хүүхэд их нутгаа олох хэвээр энэ ном бол нэлээд дасгал ажлуудтай яг эмчилгээний талаар ном. Харин энэ магадгүй чи хэн нэгэнтэй ярилцах хэрэгтэй болохоор одоо яг жинхэнэ бодит сэтгэл зүйн маш олон асуудалтай яг сэтгэл зүйч эмэгтэй маань өөрийнхөө өвчтнүүдийнхаа бодит түүхийг энэ дээр биччихсэн. За дээрэс нь өөрөө сэтгэл зүйч эмэгтэй ч гэсэн өөрөө сэтгэл зүйн асуудалтай тэр асуудлаа хэрхэн шийдвэрлэж явж байгаа талаараа биччихсэн бас маш одоо сонирхолтой зүгөөч сонирхолтой биш маш үр дүнтэй биднэрт айгүй хэрэгтэй. Биднэрт угаасаа хэрэгтэй бид нар яагаад бол сэтгэл зүйтэй учраас сэтгэл зүйн ном угаасаа бидэнд хэрэгтэй болохоор дараагийн бичлэг дээр энэ бас магадгүй чихийн нэгэдээ ярилцах хэрэгтэй байх гэсэн бас маш чанартай номыг дараагийн бичлэг дээр ярих болно. Тэгээ дараагийн бичлэгээр олцъя баяр та.